Одоо би манай найзууд одоо ингээд ойр дотны ах トゥ нар ингээд хүмүүс аваа хэлдэг байхгүй. Чи одоо болоо чи бол наадгаа. Болтоо чи ямар тэнэг юм бэ чи. Би яг авсан дээр би өөдсөн би өчнөө жил элдв янзаар хэлвэл сайн муу элдв янзаар хэлүүлж явчаад одоо болох юм л тэнийг асуудал байхгүй. Тийм шүү дээ. Тэр л айгу утгагүй асуудал шүү дээ. Одоо болж болохгүй таахгүй. Яш юм ойж үздэггүй байцгаал. Тэ тэгэл болооч хийдэг болсон шүү дээ. Самдан гэдэг юм аа. Тэг яг одоо энэ арьсны хүү чиглэлээр эхлээд 17 оноос хойш л үтсэж байна л да. Гэхдээ нэг унж устгийн нэг утгаар нүүцнэ гэдэг шиг л явж шүү дээ. Хэсэг хугацаанд маш их алдагдлалд орсон. Тэг маш олон хүний имийг муутгасан. Шалтгаан улсын үйлдвэрүүдийг 3-4 жилийн өмнө улсаас арьсны компаниудын усыг бүгдийг хаасан байхгүй. Бүгдийг цэвэрлэх байгууламжтай болгоод. Тэгээ тэрэн дунд нь ороод л юм маань ерөөдөө байхгүй болсон. Тэнгэл. Наач юу вэ? Гэтэ ингээ гутлын гадуур юм. Одоо ингээ уул татаад цутгаа. Нэм урт төрөйтэй байж болно. Яг нь хүүтэн гуталтай өдөө гадаа явах хүмүүс олон цагаар байна шүү дээ. Тэгэхээр хөл даарна. Тэгээд олон цагаар загас жараханд явдаг, анд гөрөөнд явдаг хүмүүс тийм маш хэрэгтэй байхгүй юм чи. Тэгээд захтай зогсдог хүмүүс байна, тий. Өдөө гадаа зогсож ажил хийдэг хүмүүс байна. Тэд нар ч маш хэрэгтэй. Нэг өөр сая туршиж үзсэн. Юуны сургуулийн зам зохицуулагч. Тэрэн дээр гараад ингээд дотор ганц ноосон цамцтай ингээд өмсөж ямар ч юм байхгүй л. Дээр үеийн бөхчүүдийг хүртэл харахад ингээд чавхаасан өмсөдөг ч тий. Ийм л юм хэрэгэлдэг гэсэн үг байхгүй өвөл. Тааны аян жинтэн тий. Бухимдал юм хэрэгэлдэг. Тэгэхээр одоо энэгээр бас юм юу хийж байгаа юм. Бус энэ ийм бүс гэж байгаа. Тэгэл ингээл янз янзын ярьцмартай. Тэгээ энэ чинь зүгчл тэгэл нуруу өдрөө өвдөх гайгүй л болчиход байгаа шүү дээ. Зүгээр энийг хоёр талаар нь өмсдөр хийж болох юм бэл. Одоо нэг суудлын бүрээс нь чинь ингээд баг 3-4 шхуу орж байгаа гэсэн үг байхгүй. Аравчтайгаа юудаг нь хэлээд. Суудлалтайгаа нь хэлээд. Суудлын бүрээс нэг хэдэд 7-8 хийгээд байгаад гэж. Ийм загварны өргөд ийм бит байхгүй. Тэгэл энэ чинь энэ дээр давж байгаа дэсгээл. Тэгээд нийлүүлж аюул буч чадаал. Одоо ингээд доотлолтны нэнгүн 5 мм-тэй зузаантай эсхий. Дээр ингээд нэг хийгээ тавиад тэгээд тойруулж машинд ч ойж байгаа байхгүй. Энийг шар цоогоор наадаг байснаа бас хүний эрүүл мэндийн нэтрээд болохгүй гэж бодоод. Болоод дандаа ингэж машинаар ойж байгаа юм. Тойруулж. Тэгээд дандаа арзмарын сонголттой. Тэгтгүйгээл одоо энэ ингээд эсэх чинь л нэг арснаас ч хаж өнөснө. Ингээл энийг ингээ гаргахад ч хажууд нь зөндөө юм гараад ирж шүү дээ. Это нэмэрэ бодовч юм л. Чадвартай хүмүүс шүү дээ. Чадвартай хүмүүсийг өхмөө айтайгаа өгөөд явуул бас хөрөнгө оруулалтаас ялгаагүй юм болчих واخгүй тийм ээ. Тэр чи өөрсдөө баг хөрөнгө оруулж байгаа. Хөрөнгө оруулалт болчих гэсэн үг шүү дээ. Ингээд энэ оёлын дарж байгаа юм бүгдийн. Урд нь энэ ийм эгээр хийжсэн байхгүй. Эдрийгээ бүр зархаа болчиход байгаа. Ингэж ийм итэ хийжсэн. Энийг одоо өөрөө зүг өмсөж. Энд хийжсэн. Тэгээ бүүцэн дээр өмсөл хийжсэн. Дороос л дарна гэж болохгүй. Ерөнхийдөө ингэдэг шүү дээ. Юм хийхлээр өөрөө ихлэ туршид үтчихдэг шүү дээ. Хий өмсчдэг юм уу? Нэ туршид ямар байх нь гэж тэгжээж хүнд нэг юу хэлж шүү дээ. Ийм байдаг шиг үтгийг хэлэхгүй л. Бас болохгүй те. Одоо готлын уловчийг хүртэл өөрөө дэвсч үзэж ижил хэлж байгаа байхгүй. Энэ бол одоо яг нэг 1900 оны яасан тийм нэг хийхгүй. Тэгэхээр нэгт сайтай. Тэгээ тайралтан жигт. Цэвэрхэн. Яг гадуур бол 15,000-аас дээш л баг шүү. Манайх бол 10,000-аар зарч. Бөөний үнэ л гэсэн үг л дээ. Яг манайх ингэдэ нөгөө нэг үнгүй юм гэж яриад байдаг шүү дээ.
Энийг цаана маш их ажил байгаа л та. Тэр үйлдвэрийн дамжлага одоо юу те байр сав ажлын хүчнээс эхлээд маш их юм. Яг хүн харахад бол үнгүй юм авчраал хүн юм хийгээд байгаа байхгүй. Зарим хүмүүс л мундаг гоё юм ярьж шít. Чи яар үнгүй нэхээ авчаад инглээ гэдэг. Эхлээд жоохон гэдэн хөдлөөд юудсан юм бичдэг л гэсэн. Тэгвэл чи өөрөө боловсруулаад тэр хямдхан үнээр зарчих бид бүтээгдэхүүн чи бүгдийг би хөдөлж авъя гэдэг. Тэгэхээр тэгээд яг нь зарим нэг тийм хүмүүс ч бас хэрэгтэй юм билий. Тийм эсрэг хүмүүс ч. Одоо би чи энэ чи тест дээр хийгээд 7 8 жил болж байгаа гэсэн үг шүү дээ 17-оноос хойш те. Яг энэ донд чи тэгээд яг анх бол яг ийм сэтгэхөр орсон бохгүй. Өстө үнгүй нэг аваад жигнуулаад өгнө гээл. Тэгс чи уучлаарай л юм бил. Яг миний ажигласнаар энэ тэнцгийн аймаг сомдуудаар ингээл жижиг үйлдвэрүүд эхлээл явж яваад л ах шиг байгаа. Тэгэл нэг яагаад ч юм ч болдгүй. Ер нь хөвчлэн болиодох шиг байна. Ер нь ямар туршлага байхгүй л эхэлсэн л дээ. Тэгэхээр энэ хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн үргэлжлэл гэж үүтэй. Тэрэн дээр нэг 14 хоногийн курс гэлнэ. Тэгэл ерөөсөл тасаархаал орсон шүү дээ. Тэгэл тэр дандаа сайхан хүмүүс тааралж шүү. Ширнэ үйлдвэрүүдийн гашаанд ажилтдаг үйлдвэрүүд дээр очиж түрээсэр юм хамгийн их туссан Монгол шуурга компанид. Яг тэгэл ажил зогсоод ингээд өөрт би ч уг нь янзын сайхан төхөөрөмжтэйсэн байхгүй. Өдөрт 100 нэхий боловсруулж авах хүчин чадалтай. Тэгээд бүх юм нэс. Бүх ийж бүрэн. Тэгэл нэг санхүүгийн хэцүү байдалд орол бүгдийн зарсан даа тэгэхээр. Авсан өмнөөсөө бүр хэд дахин доогуур өнөр. Бас нэг жоохон босчихгүй л үзэж байгаа юм даа. Ер нь 100 гаруй бол болсон бах уу? Элбэг болсон. 100 гаруй сая. Тэгтээ мундаг юмнуудтай ажиглаж жоохон л доо. Хэцүү дутуу юм байна штэ. Энд ч бас үнийг жоохон хөгжүүлээд идэх юм шиг байна л та. Одоо би жишээ нь өнөөдөр ихтэл ингээ алдаж байгаа бол ингээ явж байхад дунднаа энийг ингэж хийвэл болох юм байна. Энийг тэгж хийвэл болох юм байна. Яг нэг технологийн дагуу өгдөг хүмүүс чинь шал өөр штэ. Ерөөд одоо л тэгдэрч эхлэх гэж. Чи нэг бүтээгдэхүүн ингэдэм бил. Нэг юм хийх чинь санхүүч маш чухал. Одоо бид чинь 11 аваад тэрнгүүрээ юм ийгээл тэгэл ингээ жоохоо зөрөө гараад тэрнгүүрээ 31 аваад инглээр юм агтгүй юм байна л да. 11 авах болон санхүүгийн боловсрол 100 аваад ингээ юм игээд ингэх юм бол одоо жишээнүүд ингээл маш олон удавчны юм гаргаад ирсэн байна. Энэ жишээгээр бэлдэх байхгүй. Яг урд бол өөрөө боловсруулчдаг ш. Одоо л тэгэл улцсан хөвчлэн дарах нэг хий. Тэр хойг хүмүүсийн хийсэн технологиг авч боловсруулсан да. Бүтээгдэхүүн бэлэн элцэн их явал. Тэгвэл энэ арширны бүтээгдэхүүн чи хамаагүй нөө зориултын бус газар хийж боловсруулж болох. Яг тэр арширных нь олцонд л тэнд л очиж үйлдвэрээр боловсруулахад гэж хийхгүй болохгүй л та. Ороод юмд хийчих болохгүй болохоор. Энэ гараар дандаа ингэ бүх юм гараар хийж болохоор ч жоохон явц удаант. Итэ гарагдуулчих галцдаг байхгүй. Надад дээр үед нэг нэлээд настай нэг хүн хэлжсэн байхгүй. Юу гэхлээр тэр үед монголчууд юм юутай одоо гиз ихтэй ирчүүд хүмүүс ховор байсан гинэ. Учир нь юу гэсэн чи нэхээ эргэлдэг ус учраас. Тийм байсан юм аа гэж ирж л. Яагаад? Одоо тэр нэхээ бол одоо өөрөө юм шингээдэг юм уу та. Одоо энэ дах энэ диктатор чи одоо яг тэр олон цагаар дээр чи мөсөн дээр сууж байгаа шүү дээ. Яг тийм хүмүүст хэрэгтэй байгаа байхгүй. Энэ нэтрүүл. Өгөөмөр гэдэг одоо энэ өөрхөн байгуулгын юм л та тий. Энийг яг бэлэгдээ манай нөгөөмөр гэдэг манай нутгийн нэр. Манай нутгийн яг одоо сайхан хайрхан мэддэг байхгүй. Дордоо юм сэргэлэн цомд өгөөмөр гэдэг. Тэрнгүүрээ тэр гал мөх гэдэг тэр үл одоо гал гэдэг чинь одоо хамгийн чухал хэвчүүд тий. Гал нар тэрийг одоо өгөөмөр гал мөх гэж тэр нэг аж ахуй нэгж байгуулаад тэрнгүүрээ бас нэг энэ юм уу нэглээд гаргачих санаатай л үздэг. Тэгэхээр тэр өгөөмөр гал мөх гэдэг юм нэг хийдлийн нэрийн бүтээгдэхүүн. Яг энэ аршил руу ордог санаа маань юу л да манай ээж юм аа. Айл олон жилийн өмнө хэлж ирсэн. Энэ аршил юугаар энэ ноосор юм юу вэ?
ажил уусч сайхан бүтэн шүү. Гоё цагаан мөртэй гэдэг. Тэр үе чи би ч өөр мундаг хүнтэй цуг ажилдаг. Мундаг юм идэгэл шүү. Тэр үе чи тоодгүй байсан. Дархан хинийгээ дараа орчихсон л гэж бодоод ирчихсэн. Тэ.